Агуу их ялалтын 71 жилийн ой эх сарын 9-нд тохионо. Дэлхийн 61 улс орон нийт хүн амын 80 шахам хувь нь оролцож 110 гаруй сая хүн цэрэг татагдж амь насаа зориулан тулалдсан дэлхийн 2 дугаар дайнд Монгол улс ч мөн ялгаагүй өөрийн хувь нэмрээ оруулсан төвхтэй. Энэхүү үн цэнийг хадгалан хоёр орны ард түмэн ялалтын баярын өдрийг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал Монгол улсад нэгэнтээ тогтцоод байна. Энэ жилийн хувьд Орос Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хийх болсон талаар Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Агуу их ялалт нэртэй зохион байгуулах хамтарсан концертод Монголын нэртэй уран бүтээлчид, урлагийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож тоглох бөгөөд Оросын холбооны улсаас Красноярскийн дуу бүжгийн театрын уран бүтээлчид, Оросын холбооны улсын алдарт удирдагч, Оросын холбооны улсын гавьяач жүжигчин Чепурнойтой хамт хүрэлцэн ирж уран бүтээлээ төлөвлөх гэж байна. Ялалтын баярт зориулсан энэ концертод Монгол улсын гавьяач жүжигчин Амар Түвшин Аядууга өргөх бөгөөд тэрээр нэгэн дуг анх удаа дуулах гэж байгаа нь цэрэг Эрсийн дайныг гал намжих шөнийн тэнгэрийн агшин зур гэр бүлээ санагалцах бодлыг илэрхийлсэн Темная ночь дуу юм а. Амар Түвшин хэвлэлийн бах хурлын үеэр цэрэг эх орны сэдвт дунд хүүхэд байхаасаа дуртай байснаа дурссан юм. Түүний хувьд анх удаа дуулах гэж байгаа энэ дуу өөрийнх нь хувьд бас нэгэн сорилт болж байна гэсэн юм а. Поп дива дуучин нарын энэ тоглолтод орно гэдэг өөрөөс нь маш их чадал шаардсан болохыг хэлээд дэлхийн 2 дугаар дайны ялалтанд зориулсан бүхий л уран бүтээлүүд нь тухайн үеийг тод мэдрүүлж сэтгэл хөндсөн байдаг тухай өөрийн мэдрэмжээ хуваалцлаа. Тоглолтыг Сэрж меценат сангаас санаачлан Оросын холбооны улсын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байна. Тоглолтын үеэр ялалтын баярын шууд дамжуулалтыг танхимд үзүүлж, дайны үеийн Оросын ард түмний идэж байсан зоог бариулж, улаан талбайг санагдуулан орчинд үзэгчтэй ухтан авах зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахар төлөвлөжээ. Тоглолт 5 дугаар сарын 9-нд Корпорат зочид буудлын Convention концертын танхимд болох юм байна.